Хүн нисдэггүй онгоц нисдэг төхөөрөмжүүдийг зохион бүтээж түүнийг нисгэн уралддаг агаарын спорт. Нисэх загварын зарим нь түүний их биед бэхлэгдсэн зөөгч газаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсэх өргөх хүчний үйлчлэлээр, зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт нисдэг юм. Бяцхан нисэх хүчин гэж нэрлэгддэг агаарын бүр тодруулбал инженеруудын спортын тухай энэ нэвтрүүлгээр дамжуулан үзэгч та бүхэнд хүргэх болно. Мянга 750-ад онд Ломоносов цаг уурын багаж хөөргөх загвар зохион бүтээсэн нь орчин үеийн нисдэг тэрэгний анхны загвар байжээ. Улмаар аэродинамикийн шинжлэх ухааны үндэслэгч Менделеев, Жуковскийн нарын анхны нээлтүүд, онгоц зохион бүтээхэд тохиолдож байсан бэрхшээлүүдийн нууцыг тайлах, агаарт биетийн хөдөлгөөний хуулиудыг нээхэд нисэх загвар онцгой үүрэг гүйцэтгсэн. 1900-ад оны эхээр нисэх загвар сонирхчдын хүрээ өргөжин спортын шин чанартай болж Франц, Англи зэрэг оронд олон 10 клуб дугуйлан ажиллаж мөн нисэх загварын тэмцээн уралдаан зохиогдох болсон юм. Одоогоос 100 жилийн тэртээ нисэх загвар сонирхон хичээл хэсэг FIA буюу Дэлхийн агаарын спортын холбоог Франц улсад үүсгэн байгуулсан бөгөөд одоо дэлхийн 110 орныг нэгтгэсэн нэр хүндтэй байгууллага болон өргөжжээ. Манай Монголын агаарын спортын холбоо 1996 оноос Дэлхийн агаарын спортын холбооны ажиглагч гишүүн, 2010 оноос жинхэнэ идэвхтэй гишүүн болсон юм. Нисэх загварын сонгодог төрөл болох чөлөөт нислэгийн төрөл манай оронд төлхөө хөгжиж 1975 оноос дэлхийн аврах шалгаруулах тэмцээнүүдэд оролцож ирсэн түүхтэй. Улмаар 2005 оноос их орондоо дэлхийн цом олон улсын нээлттэй тэмцээнүүдийг 10 гаруй удаа зохион байгуулж 14 тамирчин олон улсын хэмжээний спортын мастер цолыг хүртсэн бөгөөд энэ чөлөөт нислэгийн төрөл манай оронд уламжлал сайтай хөгжиж дахин нэг спортын төрөлд тэр тусмаа оюунлаг спортын төрөлд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах эрхэм үүргийг хүлээсэн юм. Чөлөөт нислэгийн 2012 оны Аз ТV-ийн аврах шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай тулгуурлан энэ жил 2 дахь удаага тус тэмцээнийг 7 дугаар сарын 19-ноос 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Бид нар бол 2012 он зохиосон, одоо 2014 он дахиад зохиож байна. Энэ бол ерөнхийдөө бол одоо туршлагач байна. Бэлтгэл бол ерөнхийдөө сайн болж байгаа. Тэмцээн бол одоо тамирчид өөрсдөө бэлдэл ингэ орчдөг учраас бол нэг асуудал бол баг байдаггүй тийм. Монголын тамирчдын хувьд Монголын тамирчдын хувьд бол Азийн аварт бол ихэнх одоо медаль ер нь авчдаг шүү дээ. Тэгээд хойд солонгосууд маш сайн оролцдог. Японочууд байж байна тийм. Оросын холбооны улсаас ирж бас оролцож байсан. Тэд нар бол гэтээ эн чинь хоёр тэмцээн зэрэг яваад байгаа юм. Нэг нь болохоор Азийн аварга, нөгөөх нь болохоор Mongolian Cup гэдэг одоо World Cup гэдэг нэрлээд байгаа цом шилжиж явах цомтой тэмцээн хоёр тэмцээн явж байгаа. Монголын агаарын спортын холбоо Монголын нисэх загварын спортын нийгэмлэгээс зохион байгуулдаг төв дэлхийн өндөр чансаатай тамирчид хүч чадлаас ирдэг нэр хүндтэй энэ тэмцээнд Япон, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс, Оросын холбооны улс, Украин, Хятад, Славян, Швед, Швейцар, Австрали зэрэг орны шилдэг тамирчид ур чадвараас харин оролцдог боломжтой. Жилээс жил нэр хүнд нь өсөж байгаа чансаа өндөртэй Монголын цом тэмцээн энэ жил Аз далайн орнуудын аврах шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнтэй давхцаж байгаараа үндэслэг. Бид өөрсдийн үүргээ сэтгэлийн хөдлөлөөр бус жинхэнэ спортын шударга сэтгэлийн үүднээс илүүднэ гэдгээ нийт югч болон албаны хүмүүсийн нэрийн өмнөөс тагаргалж байна. Спортын алдар өөрийн багийн нэр төрлийн төлөө спортын шин шударга сэтгэлийн үүднээс тэмцээнд оролцно гэдгээ нийт тамирчдын өмнөөс тангаргалж байна. In the true spirit of sportsmanship for the glory of the sport and the honor of our teams.
This is my first time in Mongolia and I'm very pleased to be here on behalf of Би Монголд анх удаага ирж байна. Дэлхийн агаарын спортын холбоог төлөөлж Монголд ирсэндээ маш их баяртай байна. Дэлхийн агаарын спортын холбоо нь Аз болон далайн орнуудад нисэх загварын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдлогон ажиллаж байна. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааг маш сайхан зохион байгууллаа. Яг энэ ирчээрээ явах юм бол тэмцээн амжилттай зохион байгуулалтаа болно гэж бодож байна. Би нисэх загварын спортоор 12 настайгаас эхлэн хичээлсэн. Сүүлийн 10 жил би дэлхийн аврах шал оруулах тэмцээнд оролцож байна. Миний аз таарч өнгөрсөн жилийн дэлхийн аврах шал оруулах тэмцээнд чөлөөт нислэгийн төрлөөр тэргүүн барьцалж дэлхийн аврах болсон. Монголд би анх удаага ирж байна. Хүмүүс нь их найрсаг, хоолнд сайхан амттай. Салхи жоохон багсгал ерөнхийдөө тэмцээнд амжилттай оролцоно гэж бодож байна. 2012 онд Азийн ургын тэмцээнд ирж оролцоод төрүүлж байсан. Би Монголд 5 дахь удаага ирж байна. Ирэх бүртэл нэг сайхан дурсамжаар спортын амжилтын түүхээ зузаатгаад буцдаг юм. Манай баг маш сайн бэлтгэлтэй ирсэн. Мэдээж төрүүлэн л гэж бодож байна. Нисэх загварын спортоор 13 настайгаас эхэлж хичээлсэн. Ардчилсан Солонгосын баг 2 дасгалжуулагч 8 тамирчин гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд ирлээ. Энэ жил Аз далайн орнуудын чөлөөт нислэгийн загварын твийн аврах шалгаруулах тэмцээнд нийт 70 гаруй тамирчид оролцохол Монголын цом чөлөөт нислэгийн дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээнд 150 гаруй тамирчин оролцохоор мэдүүлжээ. Монголын хараа цуцам уудам тэгштал нисэх загварууд хөөрөхөд тааламжтай уур амьсгал гэд онгон байгаль нь агаарын спортын тамирчдын сэтгэлийг булаах хамгийн чухал нөхцөл болдог байна. Ийхүү газрын шилдэг тамирчид аваргаа шалгаруулахаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дах нисэх ангийн талбайд 6 хоног өрсөлдөхөд бэлэн болсон юм. Анхныхаа тэмцээнийг зохион байгуулахад Япон улсаас нэг тамирчин, Оросын холбооны улсаас 10-аад тамирчин ирээд манай өөрсдөө нэг 20-30-аад тамирчин нийлээд анхныхаа тэмцээнийг хийж ирсэн. Тэр нь бол одоо ямарваа нэгэн статус зэрэглэл байхгүй зүгээр л одоо бидний санаачилсан олон улсын тэмцээн байсан. Тэгэл жир ирэх тутам одоо оролцож байгаа улсуудын тоо нэмэгдээд орнууд ч гэсэн нэмэгдээд ингээд явж байгаад 2010 онд одоо Монголын агаарын спортын холбоо гэж байгууллага дэлхийн агаарын спортын холбооны жинхэнэ гишүүн болсон юм. Тэгэхээр бид нар одоо яг дэлхийн одоо бүртгэлтэй тэмцээн авах эрх нээгдсэн. Тэгээд тэр эрхээ ашиглаад 2011 онд бид нэр одоо Монголын цом гэж одоо өмнө явуулж исэн одоо жирийн олон улсын тэмцээнэ дэлхийн цомын тэмцээн болгосон. Энэс хойш тэгээд 12 онд бид нар ер нь одоо дэлхий дээр Америкийн аврах шалгаруулах тэмцээн, Европын аврах шалгаруулах тэмцээн, дэлхийн аврах шалгаруулах тэмцээн гэж тэмцээнүүд байдаг. Яг Аз тэмийн аврах шалгаруулах тэмцээн гэж явагддаггүй байсан. Тэгээд бид нар санал болгоод энэ Азад бас тодорхой хэмжээний нэлээд өндөр хөгжилтэй хүчтэй тамирчид байна. Бид нар Аздаа энэ тэмцээнийг зохион байгуулвал ямар вэ гэдэг дэлхийн агаарын спортын холбоонд санал тавьсан. Бидний саналыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн. Ягаад гэвэл энэ Япон одоо энэ хойд Солонгос энэ төр чинь дэлхийд бол нэлээд бас өндөрт өрсөлддөг тамирчидтай улсууд л та. Тэгээд манай тамирчдын амжилт ч гэсэн бас тодорхой хэмжээгээр өсөж исэн. Одоо 2009 онд бид нар бүтэн багаараа дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоход 42 улсаас бид нар багаараа 16 дугаар байранд орж исэн. Тэгэхээр ямар ч байсан 50%-аас нь дээш цээж рүү гарсан гэсэн үг. Тэгээд 2011 онд Аргентин улсад дэлхийн аврагт оролцсон манай нэг тамирчин одоо Батцорг 4 дугаар байранд орж исэн. Сая 13 онд бид нар Франц улсад бас багаараа яваад бас л 50%-аас дээш амжилтаа үзүүлээд ерөнхийдөө бидний амжилт ингээд ахаад л байгаа. Сэтгэхүй болоод бие бэлтрийг нэгэн зэрэг хөгжүүлдэг энэ спортыг инженеруудын спортч гэж тодорхойлох юм бэ. Одоо манай талбай нэлээд дэлхий дээр шилдэг талбайны тоонд ордог. Хамгийн сайн талбай одоо Америкийн нэгдсэн улсад байдаг гэж тооцдог. Хоёр дахь нь одоо энд ирсэн Австралиуд манай талбай их сайн том гэж байна. Тэгээд манайх бол шилдэг талбай энэ хучлт өвс энэ бол одоо яг байглаараа байдаг. Түүнээс бид нэр Америкт тэр том шилдэг талбай дээр очиж үзсэн л дээ. Тэгээд жаахан юм нөгөө ойрхон нефт олборлдог. Тэгээд ийм үнсэн саарал хөрстэй жаахан тийм талбай байдгийн. Бид нар бол үнэхээр ийм
сайхан байгальтай юм талбайтайгаараа бол бахархаж байгаа. Тамирчид гэсэн үнэхээр сайхан байгальтай, сайхан талбайтай, сайхан орон байна гэд их баяртай л байдаг. Яг хуу бас л сөрөг тал нь нааша манад ирэхэд нөгөө онгоцны зардал нэлээд өндөр байдаг л гэдэг дээрээ яаж байгаа. Түүнээс ирсэн хойно бол бүх юм сайхан байна л гэсэн сэтгэлдэлтэй байна. Нисэх загварын спортын тамирчдын ихэнх нь бага наснаасаа агаарын спортод дурлан амьдралаа болгосон нисхийн салбарын инженерүүд байдаг. Доод тал нь 20-оос 50 жил энэ спортоор дагнах хичээлсэн. Өнөөдрийн шилдэг тамирчдын залгамж халаа өсвөрийн тамирчид олон улсын тэмцээний үеэр мөн шилдэгүүдэд шалгаруулж өрсөлдлөө. Тэмцээнд амжилттай оролцсон Хинтээ аймгийн нисэгч хүүхдүүд удирдсан багштай бид ярилцсан. Чинь анх 1979 онд өсвөрийн техникчдийн буужин загварын тийм улсын аварчлал тэмцээн Монгол улсад зохион байгуулж илэн шүү дээ. Пианер зуршд ордог гэж байгаа. Тэгээд тэр цагаас эхлээл одоо Монгол улсад бол залуу техникчдийн клуб станцууд байгуулаад Улаанбаатар орчин залуу техникчд ордог сайхан ордон байлаа шүү дээ. Тэгээд энэ чинь хүүхдүүдээ бас мэдлэг боловсруулаад дэвшлүүлдэг техник мэдлэг чадвар олж авдаг. Тэрний салбаруудыг бүх аймагуд байгуулсан ийм цаг үеэсээ. Тэгээд зах зээлийн үеэс эхлээ энэ маань бол үндсэндээ бол үе болсон. За инжилээс энэ маань бол их сайхан хөгжиж эхэлж байгаа. Энэ зөв Монгол хөгжим үндэсний хөтөлбөрийн дагуу нисгэх шүүгтүүдэд хөтөлбөр гэж одоо энэ сайхан хөтөлбөрийг санаачилж манай боловсролын яамны нэг санаачилснаар энэ маань эргээс хэрэгжиж эхэлж байгаа. Бүх сургуулиуд өөрсдийнхээ одоо материал баз дээр тулгуурлаад, багшлах хүчин дээр тулгуурлаад энэ өмнөөс нь туршлагуудаа ашиглаад энэ клубүүдийг байгуулж эхэлж байна. Олон аймагуд, олон хотуудын клуб бий болсон байж байгаа. За манай аймагт гэтэл одоо бол үндсэндээ 2 клуб яг эхэлчихэд байж байна. Одоо энэ байдлаар цаашлаа дахиад одоо 10 гаруй клуб байгуулах боломжтой гэсэн юм судалгаа байж байгаа. Тэгээ энэ маань бол бид нар яг зүгээр өмнө байсан тэр багш тооног бол тэр туршлагаа инхний удаа ашиглаад клубыг байгуулнаа гэсэн юм зорилготой явж байгаа. Тэгээ энэ утгаараа манай аймгийн одоо Хэрлэн 4-р сургууль Балкон бие цагаан шугуур гэсэн клуб байгуулж ажиллаж байна. Энэ төслийн зорилго нь Монгол улсад нийт шаардлагатай байгаа ирээдүйн инженеруудыг олж сонгох, зохион бүтээх техник сэтгэлгээг үе шаттайгаар хөгжүүлэх, зөв мэдлэг хүмүүжлийг гүн бат суулгах, хүүхэд бүрийн бие даан суралцаж өөрийн итгэл чадвар суурилсан авьяасаа нээн дэмжихэд оршдог юм. Биеийн дэмэр спорт гэдэг спорт гэр хүмүүс одоо биеийн дэмэр спорт ч юм уу нэг тэгж ойлгож болно л дээ. Энэ бол оюуны спорт. Тэр тухайн тэр загварыг хийх нь бол маш их хэмжээний оюуны хөрөнгө шаарддаг, маш их хэмжээний оюуны чадамж шаарддаг. Өөрийн тэр мэдлэг олж авсан мэдлэг чадваруудаар тэндээр тулгуурладаг. Мөн одоо бусдаас олон мэдээллийг олж авдаг. Тэгээд одоо энэ дэлхийн хөгжлийн энэ технологийн техникийн хөгжлөө хөл нийлүүлэг алхахын тулд маш их өөргөө ирэлж идэг. Одоо байнга одоо өөрийгөө хөгжүүлж идэг юм спорт. Тэгжээж хөгждөг. Тэгжээж энэтэй бусдад одоо дэлхийн бусад орнуудтай уралддаг. Түүнээс зүгээр одоо юу гэдгийг зүгээр сэтгэлээр нь хийгээ явцдаг зүйл биш. Сэтгэл байна. Тэгээл их тийм маш их чадвар шаарддаг ийм спорт. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн нууц нь техник, технологи, инженерчлэлийн олон салбарыг хөгжүүлсэнд байдаг. Хамгийн чухал зүйл нь олон улсын түвшний стандартад нийцсэн инженеруудыг бэлтгэдэг. Инженеруудыг бага наснаас нь бэлтгэхийн тулд хүүхэд багшчуудын авьяасыг клубын системээр дамжуулан нээн хөгжүүлдэг. Олон улсын шилдэг туршлага манай улсад ч байсан. Одоо хэрэн тэр уламжлал үргэлжилж байгааг баталсан нисэгч хүүхэд төслийн залуу тамирчид олон улсын чансаа өндөртэй тамирчдын мэдлэг туршлагаас хуваалцах сайхан боломж энэ үеэр нэгдсэн юм. Хүүхдүүд бол эндээс бол маш их ухаарал авч байгаа. Ер нь бол гадаадын тамирчлалыг их хариуцлагатай байд юм байна. Ер нь бол их юмд их чамбай байдаг, нэгт нямбай байдаг. Манай монголчууд гэсэн тийм. Гэхдээ хүүхдүүд тэр хүүхдүүд тийм байж чаддгүй шүү дээ. Тэгвэл хүүхдүүд тэр бүгд суралцж яадаг. Ялангуяа нис загварууд бол маш чамбай, маш нэгт нямбай ажиллаж шаарддаг. Бид нар 1 мм гэж ярихгүй, миллиметрийг 100 хувиасны наривчлал тэгж ярьдаг. Тийм өндөр наривчлалтай ажилладаг учраас өөрсдөө бол тийм амьдралдаа ч гэсэн тэг шантах байх л та. Тэр нь бол тийм их наривчлал өндөртэй ажилладаг ажиллаж байгаа. Урд нь бол тэгээд робоконд оролцдог гэсэн. Улсын робоконд. Тэгээд энэ жил нисэх цагаар дураад тэгээд удаа онгоц исэн. Онгоц ихэдүүд маш тэсвэр төвчээ. Тэгээд маш нарийн нягт нямбай ихгүй л болтгоо. 1 мм-ийн зөрөөж гаргаж болохгүй тэгээд хийдэг. Нэг гоё загвар хичээлдэл
агаар дээр гоё тоо тэр нөгөө тэр тийм их сурттай биш жигд урд тийм айгу гоё тэгж явах нь айгу гоё харагдсан надаа. Тэгэл ер нь хиймээс санагдал тэг хийсэн. Гоё явж байгаа юм тийм айгу кайфтай. Айгу агаар дээр макс гэж яддаг байхгүй. Агаар дээр одоо бид нэр хийж байгаа төрөл нь болохоор 2 минутын 1 макс алдаг. Тэр нь болохоор 120 секунд гэсэн үг. Тэгээд ерөө тех юм бол бүх оноогоо авна гэсэн. Макс их юм бол. Тэгээд макс аваад олон макс их юм тэгэл тэмцээнд амжилттай орно. Тэгээд яг нэгэн жигтэй минут гарan тайтрах юм бол яг дээгүүр. Би сая өөрөө 2 макс хийсэн. Энд чинь нөгөө дэлхийн стопер холбоос гаргасан дүрм журамтай өөрсдийн стандарттай хэмжээтэй яг тэр хэмжээгээр нь бид нар хийх ёстой. Тэгж хийхин тулд тэр одоо тэр сүүлийн технологийн материал одоо бааш төрөлийг эзэмших хэрэгтэй. Тэр аргачлалуудаас мэдэх хэрэгтэй. Тэгжээж бид нар бас одоогийн одоо энэ цаг үе хийхэд нийцсэн тийм загвар хийн штэ. Нөгөө талаар бол энэ загвар гэдэг маань стопер спорт гэдэг маань харахад энгийн байгаа боловч зүгээр энгийн энэ жижигхэн загвар нь бол нисэх онгоцонд байдаг тэр арид энемгийн бүх үйлүүдийг үйлчилжээдэг. Агаарт ямар ч одоо тулах цэггүйгээр өөрөө халин нисдэг энэ гайхамшиг. Боловсрол шинжлэх ухааны яамны хэрэгжүүлж байгаа авиас хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Монгол улсад зохион байгуулах дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг угтан нисэх загвараар бага өсвөр насны хүүхэд залуучуудын зохион бүтээх техник сэтгэлийг хөгжүүлэх төслийг санаачлан 21 аймаг 9 дүүргийн 3000 хүүхдэд нисэгч хүүхдүүд анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Монгол улсад энэ нисэх загварын сүүлийн одоо жилүүдийн хөгжлийн байр суурийг харж байхад зөвхөн одоо мэрэгжлийн Улаанбаатар хотод байдаг тамирчдаас гадна хөдөө орон нутгийн одоо тамирчид ялангуяа одоо хүүхдүүд бол энэ рүү маш хүчтэй орж ирж байна. Тэгээд миний хувьд бол 16 оны одоо эдэрчүүдийн дэлхийн аврагт Монголын шгшээ багийг одоо бэлдээд хүүхдүүдийг бол одоо анхны одоо Монголын шгшээ эдэрчүүдийн шгшээ баг бол дэлхийн аврагт орохоор энэ төлөвлөгөөтэй бол байж байгаа. Тийм ч учраас энэ тэмцээнд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотоос орж байгаа одоо 9 дугаар анги 10 дугаар ангийн хүүхдүүдийг бол бид нэр бас харж зарим нь одоо тусалд дэмжиж 16 оны дэлхийн аврагт одоо Монголын одоо баг тамирчид орохоор одооноос бол одоо хүүхдүүдийн сонгон шалгаруулалт одоо тэдний бас эцэг эхчтэй уулз тэднийг загваржуулах эдгээр гэсэн асуудлаар бол бид нэр бас хоорондоо ярилцж энэ талаар бас тодорхой одоо хөтөлбөр програмыг гаргаад ажиллаж байна. Бид Хинтэн анги төрсэн одоо хөдөө аж ахуйн их сургууль сурч байгаа. Энэ нисэх загварын спортоор 5 дахь жилдээ хичээлж байна. Тэгээд дэлхийн цомын тэмцээнд болохоор 10 оноос хойш орсон. Тэгээд эхний жилдээ F1H төрлөөр оролцоод тэгээд нэг амжилт гараагүй. Тэгээд 11 онд болохоор F1P гэдэг төрлийн завгаар аваад тэгээд тэр төрлөөр 3 анхны хүрэл медаль аваад олон улсын тэмцээнээс тэгээд дараа жил нь 12 онд 13 онд мөнгө медаль аваад тэгээд энэ жил 14 онд дагаа нэхэд алтан медаль авчихна. Надад бол их медаль авчирч байгаа гоцтой. Тэгээ одоо 4 дахь медаль авчирч байна. Тэгээд нисэх загварын спорт нь болохоор инженерийн спорт гэж ярьдаг. Тэгээ ихэнх хүмүүс нь бараг л инженер хаа да. Том хүмүүс нь болохоор тий. Тэгээд энэ болохоор ур чадвар эзэмшин, дээрээс нь мэдрэмж, тэгээд хүсэл сонирхол онгоцоо нисэх гэх юм тиймэрхүү кайфуд, ер нь л кайф л та ер нь. Онгоц нисгэснээр болохоор загас урьснаас илүү кайф, стресс талигддаг гэж ярьд юм лээ. Ер нь төвчээртэй тэгээ юм шантаршгүй л хахад энэ спортоор хичээлнэ л дээ. Энэ жилийн тэмцээний хамгийн балчаар оролцогч нь 6 настай Хинтэн аймгаас ирсэн бяцхан тамирчин байлаа. Аавыгаа дагаж нийслэг зарсан хөө планерийн загварын төрөлд өрсөлдсөн юм. Японы тамирчид Монголын баг бүрэлдэхүүн залуу үеэрээ уламжлагдсан улам бүр хүчирхэг болсоор байгааг багтан нисэгч хүүхдүүдэд жижиг загварын онгоц бэлгэлсэн бяцхан хүүгийн хувьд хамгийн том бэлэг байлаа. Намайг их бэлэгт гэдэг бидний ангийн сурагч. Өчигдрийн тэмцээнд оролцсон юм уу те? Өчигдрийн чигдрийн тэрний дараа.
Дэлхийн агаарын спортын холбооны дүрмээр нисэх загваруудыг F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу удирдлагт, F3 буюу радио удирдлагт, F4 буюу дуур амил, F5 буюу цахилгаан, F6 буюу агаарын спортыг дэмжих төрөл, F7 буюу аэристад бөмбөлөг, F8 буюу сансрын загвар гэж ангилдаг. Үүнээс манай орон төлхөө хүрсэн чөлөөт нислэгийн төрлийн дотроо F1A, F1H буюу планерийн загвар, F1B, F1G буюу резиний хөдөлгүүр загвар, F1C, F1G, F1P буюу хугацаанд нислэгийн загвар гэж ангилагдсан агаарт нисэх хугацаагаараа өрсөлддөг бөгөөд дээрх төрлүүд нь агаарт гарч чөлөөт нислэгт шилжих аргуудаараа ялгаатай. Тухайлбал планерийн загварын тамирчин онгоцоо 50 м урт аргамжааны тусламжтайгаар агаарт гаргадаг бол резиний хөдөлгүүр загвар нь резиний хүчээр агаарт хөөрөн нисэгдэг. Хугацаанд нислэгийн загварыг дотоод шаталтын хөдөлгүүрийн тусламжтайгаар чөлөөт нислэгт шилжүүлдэг байна. Эдгээр төрөл нь ангиллаараа тус тусдаа аваргаа шалгаруулах бөгөөд нэг тэмцээнд нэг тамирчин 7 удаа 3 минутын нислэг хийх ёстой нь хялбархан мэт санагдавч өрсөлдөөн секунд доллар хэмжигдэж байж сая ялгчаа тодруулдаг юм. Аз далайн орнуудын чөлөөт нислэгийн аврах шалгаруулах тэмцээний өмнө Монгол улсын нэрэмжит Монголын цам дэлхийн цамын аврах шалгаруулах тэмцээнийг уламжлал ясаар зохион байгуулж 150 гаруй тамирчид цамын төлөө өрсөлдлөө. Дэлхийн агаарын спортын холбоонд Монгол улс 2010 онд жинхэнэ гишүүнээр хэлсээд 11 оноос яг дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах ийм нэр хүндтэй эрхийг бол авч байсан юм а. За дэлхийн яг цом гэдэг тэмцээн бол олон улсын ангиллын тамирчдын эрмэлэхэд бол их чухал үзүүлэлттэй ийм тэмцээн байдаг. Тэгээ 2000 энэ бол дэлхийн цом бол ерөнхийдөө 2 дугаар ангилын тэмцээн байдаг. За 1-р ангилын тэмцээнд бол ТV авраг, дэлхийн аврагын тэмцээнүүд бол ордог. Монголын цам дэлхийн цамын аврах шалгаруулах тэмцээн Чансайгаараа 2-дугаарт ангилагддаг томоохон тэмцээн. Бүтэн жилийн турш олон орон цовдлаар зохион байгуулдаг дэлхийн цамын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсон нь манай тамирчдын ур чадвартай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Монголын цам дэлхийн цамын тэмцээн чөлөөт нислэгийн 6 төрлөөр амжилттай явагдсан. Аз далайн орнуудын аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор ирсэн тамирчдын хувьд Чансайгаа ахиулах сайхан боломжтой бол тамирчид тус тусын төрөлдөө хүчтэй өрсөлдөж цамын эзэдээ тодрууллаа. Монголын баг тамирчдаас олон улсын хэмжээний мастер гонгор F1B төрөл дэлхийн цамын эзэн болсон юм. Миний саяны тэмцээнд төрүүлдэг онгоц бол Украины тамирчин Степанчук гэдэг хүний загвараар хийгдсэн онгоц. Энэгээр би 2 жил тэмцээн оролдоонд харж байна те. Америкт бас энэ онгоцоор финалийн юунд орж ирсэн, тэмцээнд орж ирсэн. Бас Францын дэлхийн аврагт бас яг энэ онгоцоор финалдчихсэн. Тийм л онгоцтой. Бид нэг агаарын урсгал тааруулж онгоцоо тохируулна. Тэгээд нөгөө онгоцныхаа эрзэнийг дээшээ гаргахын эрзэнээ тохируулна. Тэгээд агаарын нэг поток гэдэг дулаан урсгал явж идэг. Газар халаад тэгээд дээшээ хөрөхтэй дулаан урсгал тэрэнд олж оруулах хэрэгтэй онгоцоо. Тэгэл тэрэнд оруулахын тулд маш их ажиглан онгоцоо тохируулна. Асуудал ихтэй салхитай өдөр нэг янзаар тохируулна. Салхи багтаад нэг өөр халуун өдөр нэг өөр гэл ингээл тохируулгын байнга хийж явдаг нарийн л та. Нисэх загварын олон улсын тэмцээний үеэр үе үеийн нисэх загвар сонирхогчид, тамирчид цугласны дотроос Монголын анхны онгоц сан 2-ыг бүтээсэн инженерүүд бидний анхаарлыг татсан юм. Одоогоос 20 жилийн тэртээ Монгол хүн анх удаа онгоц зохион бүтээж түүгээрээ өөрөө ниссэн багтам сайхан түүх бий. За миний хувьд бол багасаа нисэх загварын спортоор хичээлсэн 1975 онд анх залуу тэнцтэй ордон байгуулагдахад анхны сурагчаар бол нисэх загварын дугуйланд Бихот багшийн удирдлаганд ор ингээд сурж энэ спортод хөл тавьсан. За эдүгэ 40 гаруй жил болж байна. Одоо хүртэл онгоц модель нисгдэг, хоббитдэг ийм хүн байгаа юм. Ер нь бол тэгээд багасаа дунд сургуулийн сурагч байхдаа нисэх загварын спортоор хичээллээ, тэмцээн оролдоонд оролцоод улмаар одоо дунд сургуулиа төгсөөд ер нь нисэх техник гэдэг энэ салбар одоо миний сонирхлыг татсан. Тэгээд
Оросын холбооны улсын Омск хотод нисхийн сургуульд яваад одоо Эдүгэ Мят компанид ажиллаж байна. За ер нь бол хоббиг хоол болгоно гэж үг байдаг. Хэрвээ хоббигоо хоол болгосон байх юм бол их аз жаргалтай гэж одоо нэг хүн хэлсэн байдаг юм лээ. Тэгээд одоо энэ хоббинасаа хоолнд хүрсэн. Тэртээ 1992 онд Монголын иргэний агарын тээвэр компанийн инженер Ихтүр найз Адилвш Экватор нартайгаа хамтран сан 2 онгоцыг 1988 онд Киевийн нисхийн дэд сургуулийг төгсөхдөө хийсэн өөрийн дипломын ажлын зураг төслөөрөө бүтээсэн нь ийхүү Монголын анхны онгоц болон үлджээ. Тэд сан 2 онгоцныхоо хөдөлгүүр болон бүх игний зарим нэг заалтуудаас бусад бүх хэд ангиудыг онгоцондоо зориулан өөрсдөө зохион бүтээж их орондоо үйлдвэрлэсэн. Зөвхөн дугуйны обуудыг ил гэхэд онгоцны сэнс хайлуулж бэлтгэц бэлтгэн цутгаад токрийн машинаар зорж холхивч гол шахаж хийгээд зөөлөх тулгуурыг нь машины нумыг G65 маркийн гангаар матаж зөвхөн сан 2 онгоцын зориулан тусгай хөнгөн дугуйг бүтээсэн байна. Мөн нисгчийн бүхвэгийг хийхдээ эхлээд хив хийж бэлтгэн түүндээ халаасан целлулоид материалаар хэвлэж тунгалаг болтол нь өнгөлөв. Нугас төгжээ хэмжээр танаглыг хийхдээ 3 сарын хугацааг зарцуулсан гэдэг. Энэ онгоцны хөдөлгүүр нь Оросын уран гэдэг цасны чарганы хөдөлгүүр бөгөөд түүнийг онгоцны хөдөлгүүр болгон өөрчлөх олон сайжруулалтыг өөрсдөө бүтээжээ. Мөн өөрсдөө нарийн тооцоолон зохион бүтээж хийсэн 94 см-ийн голчтой сэнс нь тооцоолж байсан 50 кг-ийн татах хүчийг гаргаж чадсан юм. Энэ онгоцыг бүтээхэд инженерийн маш нарийн тооцоо, сайн зураг төслөөс гадна токерчин, гагнуурчин, медалуурч, будагчин, дархан мужаан зэрэг төрөл бүрийн мэргэжлийн ажлуудыг гүйцэтгэх өндөр ур чадвар тэднээс шаардагдаж байна. Тэртээ 20 жилийн өмнө композит материал ашиглан бүтээсэн сан 2 онгоцыг одоо эргэн харахад өнөөгийн төвшөнд өндөрөөр үнэлэгдэх онгоц болсон түүхтэй. Нэг хүний суудалтай спорт ангиллын сан 2 онгоц нь 220 кг хөрвөл хэмжээтэй 6.2 м уртаалагчтай 120 км/цагийн хурдтай 120-оос 150 км зайд нисэх чадвартай 30 морины хүчтэй хөдөлгүүр бүтээсэн байна. Ер нь ингээд юм сонирхоод явна гэхээр цаашаага хүн ингээд өөрөө хөгжүүлж чадах юм бол хязгааргүй их далаа байдаг. Өөрөө хамгийн гол нь бас их сонирхож зүтгэх юм бол одоо цаасан загвараас хүн суудаг онгоц хүртэл хийж бүтээхийг одоо бидний жишээ харуулсан. Чөлөөт нислэгийн 2014 оны Аз далайн орнуудын аврах шалгаруулах тэмцээний F1-ийг F1 бие загварын цомын төлөв тэмцээнийг маргаашийн дугаараас хүлээн авч үзээрэй.